Сайн байцгаана уу? За энэ удаагийн бичлэгээр өмнөх дугаарт амлсан ёсороо хэлсэнчлэн Америкийн нэгдсэн улсын томоохон хотуудад ICE-ийн баривчилгаа бол нэлээд эрчимдсэн талаарх албан ёсны их сурвалжууд бол мэдээлсэн байгаа. Ер нь ингээд Америкт байгаа монголчуудыг ажиглаад байхад бусдаас мэдээлэл сонсох. Энэ талын албан ёсны мэдээлэл маш хэрэгтэй байгаа нь бол анзаарэгдсэн. Тийм учраас энэ удаагийн дугаарыг яг өөрийнхөө хувьд аль болохоор ойлгомжтой байдлаар хэрвээ ICE-ийн ажилтнтай тааралдах юм бол хэрхэн зөв эрхээ хамгаалах талаар ярих болно. Тийм учраас энэ бичлэгийг дуустал нь үзээрэй гэж бичлэгийнхаа эхэнд хэлхийг хүсэж байна. Сүүлийн үед Америкийн томоохон хотууд ялангуяа Чикаго, Лос Анжелес, Нью-Йорк, Денвер, Сиэтл, Сан Франциско зэрэг цагаач иргэд олноор амьдардаг хотуудад ICE буюу энэ цагаачлал гайлын хяналтын албаны ажиллагаа эрчимжиж байгаа гэсэн ийм албан ёсны мэдээллүүд бол гарсан. Энэ бол зүгээр нэг энгийн шалгалт нэмэгдсэн асуудал бол огт биш. Харин Америкийн нэгдсэн улсын холбооны засгийн газрын цагаачлалын бодлого огцом чангарч дотоодын цагаачлалын хяналтыг өргөн хүрээнд хэрэгжүүлж гисэнтэй бол шууд холбоотой гэж ойлгож болно. 2025 оны 1-р сарын 20-нд ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн ард түмнийг довтлогооноос хамгаалах тухай захирамжийг гаргасан. Энэ захирамжинд Америкийн нэгдсэн улсад хууль бусаар байгаа болон албадан гаргах үндсэлтэй гэж үзэж буй хүмүүсийн эсрэг цагаачлалын хуулийг бүрэн хэрэгжүүлэх, ICE болон бусад холбооны байгууллагуудын эрх хэмжээг нэмэгдүүлэх, мууж болон орон нутгийн цагдаа нарыг холбооны цагаачлалын ажиллагаанд татан оролцуулах чиглэлийг бол өгсөн. Өөрөөр хэлбэл өмнөх жилүүдэд ICE хэвчлэн гэмтрэг үйлдсэн шүүхийн албадан гаргалтын шийдвэртэй байгаа. Эсвэл аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үзсэн хүмүүс төр илүү төвлөрдөг байсан бол одоо хамрах хүрээ нь илүү өргөн болсон гэж ойлгож болно. Зөвхөн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс биш, визний хугацаа хэтрүүлсэн, шүүхийн хэрэгэнд дууссан, албадан гарах шийдвэртэй эсвэл цагаачлалын бүртгэл нь асуудалтай хүмүүс ч энэ баривчилгаанд өртөх эрсдэл нэмэгдсэн байна. Энэ бодлого яагаад ингэж хүчтэй хэрэгжиж эхлэв гэсэн ийм асуулт гарч ирнэ. Үүний цаана зөвхөн ICE-ийн шийдвэр биш, харин Америкийн нэгдсэн улсын улс төр, хил хамгаалалт, үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой том ийм цогц бодлого явж байна гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд Америкийн нэгдсэн улсын өмнөд хилээр хууль бусаар нэвтрэх оролдлого маш ихээр нэмэгдсэнд Америкийн улс төрийн хамгийн том маргаантай сэдвүүдийн нэг болсон. Трампын засаг захиргаа үүнийг үндэсний аюулгүй байдалд занал хийлж байна гэж үзэж байгаа бол эсвэргээрээ хүний эрхийн байгууллагууд олон жил Америкт амьдарсан, ажилласан, гэр бүлтэй болсон хүмүүсийг олноор саатуулах нь нийгэмд айдас үүсгэж байна гэж маш ихээр шүүмжилж байгаа. Одоо чухам яагаад эдгээр томоохон хотуудыг онилж байна вэ гэсэн асуудлыг хүндэж ярий. 1-р шалтгаан бол эдгээр томоохон хотууд бол Sanctuary City буюу цагаачдыг хамгаалах хот гэж нэрлэгддэг бодлого юм. Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яам 2025 онд зарим мужи хот тойргийг холбооны цагаачлалын ажиллагаанд бүрэн хамтран ажилдаггүй гэж үзэн хамгаалтын бүс хот мужи гэж жагсаасан. Энэ жагсаалтад Illinois мужи, Cook County, Chicago, New-York, Los Angeles, San Francisco, Seattle зэрэг олон газар орсон байна. Холбооны засгийн газрын тайлбарлаж байгаагаар бол эдгээр хотууд ICE-ийн баривчлах хүсэлтийг бүрэн биелүүлдэггүй, орон нутгийн цагдаа нарыг холбооны цагаачлалын ажиллагаанд шууд оролцуулдаггүй. Зарим тохиолдолд цагаачлалын статустай холбоотой мэдээлэл дамжуулахыг хязгаарладаг гэж үзэж байна. Тиймээс одоогийн засаг захиргаа ийм хотуудыг холбооны цагаачлалын хуулийг саатуулж байна гэж үзээд ICE-ийн шууд ажиллагааг нэмэгдүүлж өргөтгөж байгаа юм байна. Монголчуудын хувьд бол эдгээр томоохон хотуудад онцгой анхаарах газрууд болж байгаа. Учир нь Америкийн нэгдсэн улсын монголчуудын хамгийн том төвүүд бол эдгээр хотод бол төвлөрдөг. Тиймээс энэ хотуудад амьдарч байгаа монголчууд энэ асуудлыг зүгээр нэг мэдээ гэж харах биш, өөрийн болон гэр бүлийнхээ нөхцөл байдалтай холбож ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Дараагийн шалтгаан бол ICE-ийн хүн хүч төсөв бол нэмэгдсэн байгаа. Цагаачлалын бодлого чангарна гэдэг нь бол зөвхөн улс төрийн мэдээлэл бол биш байдаг. Үүнийг хэрэгжүүлэхэд хүн хүч, төсөв, баривчлах байр, тээвэрлэлт, шүүхийн ажиллагаа бүгд нэмэгддэг. Цагаан ордны мэдээлснээр ICE-ийн ажилтан агентийн тоо бол 10,000-аас 22,000 болж өссөн гэж мэдээлсэн. Энэ нь ICE илүү олон хотод илүү олон ажиллагаа явах боломжтой болсон гэсэн үг юм. Мөн ICE өөрийн албан ёсны статистикийн самбараар дамжуулан баривчилгаа, саатуулалт, албадан гаргалт, хяналтын хөтөлбөрийн мэдээллийг шинээр нийтэлдэг болсон байгаа. Энэ нь холбооны түвшинд баривчилгаа болон саатуулах ажиллагааг илүү системтэй, илүү өргөн хүрээнд явуулж байгааг бол харуулж байна. 2026 оны 6 дугаар сарын байдлаар холбооны засгийн газар цагаачлалын хяналтад зориулсан төсвөө бол өмнөх жилүүдээс эрс нэмэгдүүлсэн байгаа.
энэ нь зөвхөн ICE-ийн агентлагуудын тоо өссөн асуудал биш юм. Шинэ төсвөөр саатуулах төвүүдийг өргөдгөх, нэмэлт онгоц ашиглан албадан гаргалт хийх, орон нутгийн хууль сахиулах байгууллагуудаа хамтран ажиллах, мэдээлэл технологийн системийг шинжлэх зэрэг олон чиглэлд хөрөнгө оруулалт хийхээр бол төлөвлөсөн. Энгийнээр хэлбэл энэ нь хүн хүч төсөв хүрэлцдэггүй байсан бол өнөөдөр холбооны засгийн газар энэ чиглэлд асар их нөөц төвлөрүүлж байна гэж ойлгож болно. Дараагийн шалтгаан сүүлийн үед ICE болон HSI буюу дотоод аюулгүй байдлын мөрдөн шалгах хал ажлын байрны шалгалтыг дахин нэмэгдүүлж байна. Үүнд ресторан, үйлдвэр, барилга, агуулга, цэвэрлэгээний компани, хүнсний үйлдвэрлэл зэрэг цагаач ажилчид олноор ажилдаг салбарууд өртөх магадлал өндөр болж байна гэж мэдээлж байна. Албан ёсоор бол энэ ажиллагааны зорилго нь зөвхөн ажилчдыг барих биш, харин хууль бус ажиллах хүч ашигласан ажил олгогчийг шалгах, I9 форм буюу ажилтны ажиллах эрхийг баталгаажуулах маягтын зөрчлийг илрүүлэх, хүний 8 хуурамч бичиг баримт хөдөлмөрийн мүлжлэгтэй тэмцэх юмаа гэж тайлбарладаг. Гэхдээ бодит байдал дээр ийм шалгалтын үеэр бичиг баримтын асуудалтай ажилчид шууд саатуулагт эрсдэлтэй нөхцөл байдал үүсдэг. Энэ нь зөвхөн ажилчинд ч биш, ажил олгогчдод ч эрсдэл үүсгэж байна. Хууль бусаар ажилуулах, бичиг баримт шалгах үүргээ биелүүлэхгүй байх I9 форм буюу ажиллах эрхийн маягтыг буруу бүглэх зэрэг нь ажил олгогчдод торгуул, шалгалт, эрүүгийн эрсдэл үүсгэж болно гэсэн үг. Тиймээс энэ асуудал зөвхөн цагаачдын асуудал биш, Америкийн хөдөлмөрийн зах зээл, бизнес эрхлэгчид, жижиг ресторан, үйлдвэр, үйлчилгээний салбарт шууд нөлөөлж байна. Дараагийн шалтгаан бол энэ sensitive locations буюу хамгаалагдсан газруудын бодлого өөрчлөгдсөн байна. Өмнө нь энэ ICE нь эмнэлэг, сүм хийд, хүүхдийн газар, оршуулга, хурим, жагсаал, гамшигаас хорогдох байр зэрэг газруудад ажиллагаа явуулахгүй байх юм бодлоготой байсан. Үүнийг sensitive locations policy эмзэг буюу хамгаалагдсан байршлын бодлого гэж нэрлэдэг байсан. Гэвч 2025 оны 1-р сарын 20-нд энэ бодлого хүчингүй болсон. Үүний дараа бол эдгээр газрууд өмнөх шигээ тусгай хамгаалалттай байхаа болсон гэж цагаачлалын эрхийн байгууллагууд анхааруулж байна. Иймээс хүмүүс зөвхөн гэр, ажил, гудамжинд биш, шүүх, эмнэлэг, сургууль, сүмийн ойролцооч ICE-тай таарлах магадaltaй болсон гэсэн үг. Энэ өөрчлөлт нь цагаач иргэдийн дунд хамгийн их айдас төрүүлж байгаа асуудлын нэг мөнөөс мөн юм. Учир нь хүн өвдөхөд мэдээч эмнэлэгт очино, хүүхдээ сургуульд хүргэх, шашны байгууллагад очих, шүүхийн дуудлагадаа очих зэрэг энгийн өдөр тутмын үйлдэл хүртэл эрсдэлтэй мэт санагдаж эхэлж байна. Дараагийн шалтгаан бол шүүхийн байр, бүртгэлийн уулзалт дээр баривчлах тохиолдолд бол нэмэгдсэн талаар мэдээлж байна. Сүүлийн үед хүмүүс ICE check-in буюу ICE-д бүртгүүлэх уулзалт, immigration court буюу цагаачлалын шүүх, эсвэл бусад шүүхийн байранд очих үедээ саатуулах тохиолдолд нэмэгдсэн талаар олон байгууллага мэдээлж байна. Энэ нь бол хүмүүсийг бас маш ихээр айлгаж байгаа хэсэг юм. Яагаад гэвэл тухайн хүн өөрөө хууль ёсны дагуу шүүхтээ очиж бүртгэлдээ хамрагдаж асуудлаа шийдвэрлүүлэх гэж байхад нь баривчлах тохиолдол гарч байна. Эндээс нэг ойлголт тодорхой харагдаж байна. Одоогийн бодлого нь зөвхөн хил дээрх асуудал биш, харин Америкийн нэгдсэн улсын дотор амьдарч байгаа хүмүүсийн өдөр тутмын амьдралд ч шууд нөлөөлж байна гэсэн үг юм. Дараагийн мэдээлэл бол энэ ICE-д баригдсан хүмүүсийн талаар хүмүүсийн ихэнх дашаа эндүү ойлголтыг бас залруулж хэлхийг бас яг хууль зүйнийхээ хувьд бол хэлхийг хүссэн. ICE-д баригдсан хүн заавал гэмт хэрэгтэн байдаг гэсэн ийм ойлголттой бас зарим хүмүүс байдаг. Энэ нь бол тийм биш юм. Цагаачлалын саатуулалт ихэнхдээ криминал кейс буюу эрүүгийн хэрэг биш, civil immigration matter буюу иргэний шинжтэй цагаачлалын асуудал байдаг. Жишээ нь визний хугацаа хэтэрсэн, цагаачлалын шүүхэд очоогүй, албадан гаргах шийдвэр гарсан, оршин суух зөвшөөрөл нь хүчингүй болсон, орж ирсэн бичиг баримт нь асуудалтай, эсвэл шүүхийн хэрэг нь хүлээгдэж байгаа гэсэн үндслээр хүн ICE-ийн ажиллагаанд өртөж болдог. Тиймээс ICE барьлаа гэдэг нь тэр хүн гэмт хэрэг хийсэн гэсэн шууд дүгнэлт өгчүүл болохгүй. Зарим тохиолдолд хүмүүсийн олон жилийн өмнөх жижиг мэт харагдсан асуудал өнөөдөр том эрсдэл болон гарч ирж байгаа тохиолдлууд байгаа. Жишээлбэл хаягаа шинжлээгүйгээс болж шүүхийн мэдэгдэл аваагүй, шүүхтээ очоогүй гэж тооцогдсон байж болно. Эсвэл визний хугацаа дууссан ч тухайн хүн олон жил асуудалгүй амьдарсан учраас өөрийгөө эрсдэлгүй гэж бодсон ч байж болно. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд яг ийм төрлийн хуучин асуудлууд дахин сүхдөх юм эрсдэл нэмэгдэж байна. Дараагийн маш чухал мэдээллийг хүргэе. Америк нэгдсэн улсад амьдарч оршин сууж байгаа монголчууд юуг хамгийн их анхаарах ёстой вэ гэдэг ийм асуудлыг хөндөж ярихыг хүслээ. Монголчуудын хувьд нэг буруу ойлголт бас мөн түгээмэл байдаг. Зарим хүмүүс өөрийгөө гэмт хэрэг хийгээгүй учраас ямар ч эрсдэлгүй гэж бол бас их эндүрч боддог. Гэвч ICE-ийн ажиллагаанд өртөж байгаа хүмүүсийн дунд гэмт хэрэгт холбогдсон хүмүүс байдаггүй. Зарим тохиолдолд олон жилийн өмнө гарсан цагаачлалын зөрчил, шүүхийн орхигдсон хэрэг, визний хугацаа хэтэрсэн асуудал, эсвэл өмнө нь ирсэн мэдэгдэлд хариу өгөөгүй явдал хүртэл өнөөдөр асуудал болж гарч ирэх боломжтой болсон. Тиймээс өнөөдрийн хамгийн том эрсдэл бол ICE биш, харин өөрийн цагаачлалын нөхцөл байдлыг мэдэхгүй байх явдал юм а гэдгийг бол онцлон хэлхийг хүсэж байна. Хэрэг та өөрийн статус ямар байгаагаа
мэдэхгүй, шүүхийн хэрэг байгаа эсгээ шалгаагүй, аль эсвэл олон жилийн өмнөх эхэлсэн асуудлаа орхисон бол өнөөдөр тэр асуудал эргэн гарч ирэх эрсдэл өндөр байна гэж ойлгож болно. За мөн одоо F1 студент виза буюу оюутны визтэй, за аяллаа визтэй, ажиллах зөвшөөрөл, за асайлын буюу орогнол, green card буюу ногоон карт, за pending case буюу одоо хүлээгдэж байгаа хэрэгтэй хүмүүс бол олон байдаг. За одоо хамгийн чухал хэсэг рүү оръё. За хэрвээ ICE таны гудамжинд, ажил дээр, машинд, гэрийн гадаа эсвэл шүүхтээр зогсоовол хамгийн түрүүнд бол тайван байх хэрэгтэй. За мэдээж бол зүгтэж болохгүй, маргалдаж болохгүй. За хуурамч нэр, хуурамч бичиг баримт бол өгч бүрч болохгүй. За аливаа нэгэн бичиг баримтан дээр гарын үсэг зурхийг шаардвал та гарын үсэг зурж болохгүй. За та бол одоо дуугүй байх эрхээ бол эдэлж болно. За өөрийн өмгөөлөгчтэйгөө ярихыг хүсэж байна гэж хэлэх хэрэгтэй. За ACLU буюу одоо Америкийн иргэний эрх чөлөөний холбооны мэдээлснээр Америкийн нэгдсэн улсад байгаа хүн бүрд цагаачлалын статусаас үл хамааран үндсэн хуулиар хамгаалагдсан тодорхой эрхтэй байдаг гэдгийг бол санах хэрэгтэй. За үүнд дуугүй байх эрх, өмгөөлөгчтэй ярих эрх, за мөн өөрийн орон байрт оруулахгүй байх эрх зэрэг бол багтдаг. За хэрв ICE танай гэрийн хаалгыг товшвол хаалгаа шууд бол нээж болохгүй. Та хаалганы цаанаас одоо ингэж хэлж болно. Зөвшөөрлөө харуулна уу? За хаалганы доогуур шургуулна уу? За энд хамгийн чухал зүйл бол одоо warrant буюу одоо зөвшөөрөл, за захирамж ямар төрлийнх вэ гэдгийг ялгах явдал юм. За шүүгчийн гарын үсгтээ шүүхийн захирамж байвал одоо өөр хэрэг. За харин одоо ICE-ийн дотоод захирамж бол ихэнх тохиолдолд гэрт хүчээр орох юм эрх бол олгогддоггүй. За үндэсний цагаачлалын хуулийн төвийн зөвлөмжөөр бол одоо ICE гэрттэй нь одоо орохын тулд ихэвчлэн шүүгчийн гарын үсгтээ зөвшөөрөл бол шаардлагатай байдаг. За та хаалгаа нэхгүйгээр зөвшөөрлийг цонхоор харуулах эсвэл хаалганы доогоор шургуулж өгөхийг бол шаардаж болно. За хэрвээ одоо ICE-ийн ажилтан таны ажиллаж байгаа ажлын байр дээр ирвэл мэдээж хамгийн түрүүнд мөн одоо сандрах хэрэггүй. За ICE-ийн ажилтан танаас ямар нэгэн асуулт асуувал одоо хариулах алба байхгүй. Та өөрийн төрсэн улс, иргэн шил, визний статус, Америкийн нэгдсэн улсад хэрхэн орж ирсэн талаараа тайлбарлах бол албагүй. За та бол одоо асуулт хариулахыг хүсэхгүй байгаагаа бол илэрхийлж болно. За мөн өмгөөлөгчтэй ярихыг хүсэж байгаагаа илэрхийлж болно. За хэрв ажил олгогч танд бичиг баримтаа өгөх гэж хэлвэл нөхцөл байдлаас хамаарч одоо болгоомжтой байх хэрэгтэй. За хуурамч бичиг баримт өгөх, худал хэлэх нь нөхцөл байдлыг улам хөндрүүлж болдгоо. За мөн одоо ICE-ийн ажилтнууд танаас асуулт асуувал ямар асуултанд хариулахгүй байж болох вэ гэдэг талаар хэлж өгье. За та дараах асуултанд заавал хариулах шаардлагагүй. За та хаана төрсөн бэ? Ямар улсын иргэн бэ? За Америкийн нэгдсэн улсад хизээ ирсэн бэ? За та визтэй юу? Таны виз дууссан уу? Та бичиг баримттай юу? За таны гэр бүл хаана байдаг вэ? Та хаана ажилладаг вэ гэх зэргийн одоо эдгээр асуултанд хариулсан үгт нь дараа нь таны эсрэг ашиглагдаж болзошгүй учраас одоо хариулахгүй байх эрхээ эдлэх хэрэгтэй. Мөн зүгээр одоо тайлбарлаад өгчихвөл асуудалгүй болох байх гэж бодож болохгүй. За цагаачлалын асуудал дээр таны хэлсэн үг, гарын үсэг зурсан бичиг, за өгсөн мэдээлэл дараа нь шүүх болон албадан гарах ажиллагаанд ашиглагдах юм боломжтой. Тиймээс хамгийн зөв хариулт бол тайван байж дуугүй байх эрхээ одоо эдэлж өмгөөлөгч авах явдал юм а гэдгийг бол дахин хэлхийг хүсэж байна. За мөн одоо хизээч гарын үсэг бол битгий зураарай. Ямар нэгэн бичиг баримтан дээр бол гарын үсэг зурснаас болж одоо үүссэн эрх зүйн үр дагавар бол маш ихээр байдаг. За ICE саатуулгдсан үед хамгийн аюултай зүйл бол ойлгоогүй бичиг баримтанд гарын үсэг зурах явдал юм. За зарим баримт дээр гарын үсэг зурвал та шүүхээр хэрэгээ яриулах эрхээ алдаж болно. Сайн дураараа явахыг бол зөвшөөрсөнд тооцогдож болно. За албадан гарах ажиллагааг хурдан болгохыг зөвшөөрсөнд тооцогдож болно. Тиймээс та бол би өмгөөлөгчдөө ярих хүртлээр ямар ч гарын үсэг дээр зурхгүй гэж бол хэлэх ёстой. За саатуулгдсан хүн дуугүй байх, өмгөөлөгчдөө холбогдох, консулын газар болон гэр бүлийнхэнтэйгээ нэн тэргуунд холбоо барих ийм эрхтэй байдаг. За мөн саатуулгдсан тохиолдолд гэр бүлийнхэн таныг хаана байгааг олохын тулд таны овог нэр, төрсөн огноо, за A number буюу цагаачлалын бүртгэлийн дугаарыг мэддэг байх хэрэгтэй шүү гэдгийг бол онцолж хэлхийг хүсэж байна. За хүүхэдтэй гэр бүлүүдийн хувьд хүүхдийг хэн авах, сургуульд нь хэн очих, эмнэлгийн зөвшөөрөл дээр хэн гарын үсэг зурах, төр асран хамгаалагч хэн байх зэрэг асуудлыг урьдчилан тохирсон байх нь бол маш чухал юм шүү гэдгийг бол хэлхийг хүсэж байна. За эдгээр мэдээллүүд нь монголчуудад яагаад хэрэгтэй вэ гэвэл одоо Америкийн нэгдсэн улсад байгаа монголчууд за F1 студент виза буюу оюутны виз, аяллаа виз, за ажиллах зөвшөөрөл, орогнол, за ногоон картны хүлээгдэж буй хэрэгтэй хүмүүс бол маш олон байдаг. Тиймээс одоо эдгээр мэдээллийг нэн тэргуунд мэдэж байх нь бол туйлын зөв юм аа. За дүгнэлт хэлэхэд Америкийн нэгдсэн улсад ICE-ийн ажиллагаа эрчимжиж байгаа нь санамсаргүй зүйл бол огт биш. Энэ ерөнхийлөгчийн захирамж, холбооны засгийн газрын бодлогын өөрчлөлт, ICE-ийн хүн хүчний нэмэгдэл, цагаачдыг хамгаалдаг хотуудтай холбоотой маргаан,
ажлын байрны шалгалт хамгаалагдсан газруудын бодлого хүчингүй болсонтой бол шууд холбоотой. За аястай таарсан хүн ямар нэгэн эрхгүйгээр шууд баривчлагдана гэсэн ойлголт биш. За цагаачлалын статусаас үл хамааран Америкийн нэгдсэн улсад байгаа хүн бүр тодорхой эрхтэй. За өнөөдрийн нөхцөл байдалд хамгийн том хамгаалалт бол мэдээлэлтэй байх. Албан ёсны мэдээллийн их сурвалжуудыг цаг алдалгүй авч байх нь бол чухал. За хамгийн том эрсдэл бол өөрийн статусаа бас мөн мэдэхгүй байх явдал юм. Тэгэхээр өөрийн статусаа байнга чекэлж, хянаж, шалгаж байгаарай гэж хүсье. За тиймээс та бүхэн болон таны гэр бүлийн хэн нэгний цагаачлалын асуудал эрсдэлтэй бол заавал туршлагатай цагаачлалын өмгөөлөгчтэй зөвлөлдөөрэй гэж хэлхийг хүсэж байна. За тэгээд дараагийнхаа дугаарт Америкийн нэгдсэн улсын иргэншлэл цагаачлалын албанаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон бусад цаг үеийн мэдээллийг тухай бүрд нь хүргэхийг зорино. Тийм учраас цаг алдалгүй мэдээллийг авахыг хүсвэл миний энэхүү суваг дээр subscribe хийж, лайка дараад комент сэтгэгдлээ бичээрэй гэж та бүхнээсээ эцэст нь хүсье. За ингээд дараагийн бичлэг хүртлээр түр баяртай. Lego voice. Turn up. Make a choice. They said stay quiet. Keep your colors in the lines. But I'm tired of the silence, of rehearse, approved replies. I've got words like open windows, let the daylight in my chest. Every sentence that I publish is a heartbeat, is a test. This is my freedom, this is my choice. Speaking my truth as bougie legal voice. I won't be faded, I won't avoid living my rights as bougie legal voice. Pressure. Every take's a loaded frame, but I stand on what I stand for. You can question, you can blame. I'm not begging for permission, just insisting on my say. If my words can move a shadow, then I'll post them anyway. This is my freedom, this is my choice. I'm speaking my truth as bougie legal voice. I won't be faded, I won't avoid living my rights as bougie legal voice. Oh yeah. Say it louder, say it clear. Every caption conquers fear. From my platform to your screen, we make justice more than dream, more than dream. This is our freedom, this is our choice. We're speaking our truth as bougie legal voice.